За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Ямар ч байсан бас нөгөө улаан намын цагаан байрныхны хулгайг баггүй илрүүлж бас нэг ажил хэрэгч хандаж зөв тогтоолын төсөл оруулж ирж байгаа Понслмаг шүүнд бас талархал илэрхийлье. Энэ яагаад зөвхөн улаан намын цагаан байрны хулгайч нар гэдэг нь гэхээр би зөвхөн 3 жишээ хэлье. Энд чинь нийтдээ 522 төслийн 2 их найдын асуудал яригдж байгаа зөвхөн зөрүүнд нь. 2022 онд Баянгар аймагт Баазгаан суманд орон сууцны төслийн дид бүтцгээд 2.3 тэрбумаар эхэлсэн ажил одоо энэ дээр явж байгаа нь 9.6 тэрбум буюу 7.3 тэрбумаар нэмээд тулгайчих. Дахиад нэг жишээ Өвөрхангай аймгийн 12 хотод бас л барилгын дид бүтц хуучин орон сууцны дид бүтцийн төсөлгээд тэрбумаар тендер зарлаад нөгөөх нь явсаар 5.2 тэрбум буюу 4.2 тэрбумын дахиад хулгай. За дахиад 2022 оны жишээ. Энэ засгийн газрын хэрэглэх газрын харьяа байгууллагуудын барилгын их засваргээд 500 саяар эхэлсэн ажил чинь 6.5 тэрбум буюу дахиад 6 тэрбумаар нэмэгдээд дандаа 2022 онд хулгай зүгээр л юм 3 жишээ авахт ийм байгаа хөөх. Энэ бол дандаа хулгай. Тэний ч хулгай гэж үзэхгүй юу гэж үзэхгүй. Одоо жишээлхэд дахиад энэ эрүүл мэндийн сайд нарын дундын зодооноос болж гэх юм уу? Хавдрын эмнэлэг яг хавдрын эмнэлгийнхаа дэргэд хавдрын эмнэлэг барьсан. Тэгээ энэ хавдрын эмнэлгийг улсын төсөвт авахд жишээлхэд өнөөдрийн байгаа үнээр нь шүүгийн шийдвэр дээр байгаа үнээр нь авахд нэг 70-80 тэрбум төгрөгийн л асуудал яригдана. Төсөв төртөг нэмэгдэхгүй. Хавдрын эмнэлгийнхаа дэргэд хавдрын өвчнөөр өвчлөөд байгаа хүмүүсийнхаа яг ингээд дид бүтцийн шийдсэн 2 эмнэлэг нь нэг дороо. Тэгээ төсөв төртөг дахиж өсөхгүй. Тэгээ эн чинь хөгжлийн банкныхаа өрөнд ч хэрэгтэй, эмнэлэг дээч хэрэгтэй, иргэд дээч хэрэгтэй. Энэ мэт зөв асуудал руугаа орж чадахгүй. Дахиад энэ хавдрын эмнэлэг яаж ийм гэхээр сонгон хайрханд үүрэгт очиод 600 ортой 570 тэрбумны төсөв төртөгтэй шинэ эмнэлэг эхэлж байгаа. Одоо жишээлхэд Понслмаг шүүнийг төсөөлж орж ирээгүй бол дахиад энэ 570 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэй барилга хэд болж өсгийг хинч мэдэхгүй. Хинч таахгүй. Тэгэхээр энэ мэт хулгайгаа бол одоо байран дээр нь зогсоох ёстой. Учираас энэ тогтоолын төслийг бол дэмжиж байна. Тий. Биш өөр. Тэгээ эн чинь бол нийтдээ 522 төсөлд анханасаа 3 их найд байсан юм дээр хулгай нь 2 их найд. Зөвхөн нөгөө нэмэгдэж байгаа өртгөн. Энэ үеэс хойш ковид гэж байгаагүй. Янз бүрийн хямрал болоогүй. Яг ингээд асуудал хэвээрээ явж байхад хулгай ингэж гардгийн жишээ нь. Тэгэхээр одоо би Понслмаг шүүнээс эсвэл энэ ажлын хэсгээс асуух гэдэг нь одоо энэ хулгай гарцсан байгаа төслүүдийнхээ эцсийн өртгийг яаж тогтоох юм гэдгийг асуух гэсэн. Эцсийн өртгийг. Асуулт асууч. За, Понслмаг шүүн хариулъя. За 2016-аас 2025 оны байдлаар сүүлийн 9-10 жилд бол 2874 төсөл арга хэмжээг шилжих хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн байгаа юм. За эдгээр одоо төслүүдээс нийтдээ одоо 500-аад төсөл нь бол нэмэгдэж орж ирсэн. Нэмэгдсэн дүн нь 1.9 их найдаар нэмэгдчихсэн. Тэгэхээр энэ бол маш их хэмжээний нэмэгдэл гэдээ бол яриад байгаа. Ийм хэрэг нэмэгдэл үүсдэггүй байсан бол энэ дүнгээр цахилгаан станц бид нар барих хангалттай боломж байсан. Нөгөө талаараа энэ нэмэгдэлтэй бид нар хамаг төсөө бүгдийг тавьж одоо зориулчаад шинэ төсөл арга хэмжээ орж ирэх боломжгүй болчиход байгаа. Тэгээ шинээр орж ирж байгаа төслүүд нь сүүлийн одоо 4 жил бол 2874 хуучин төсөл орж ирчээ. Шинэ төсөл арга хэмжээнд дөнгөж 300-аадахан шинэ төсөл арга хэмжээ. Тэгэхээр цаашдаа бол бид нар шинэ төсөл арга хэмжээ буюу энэ нэг хэрэгцээтэй нийгэм эдийн засагт үр дүнтэй төслүүдэд оруулж ирэхийн тулд тэр өмнө нь нэмэгдэж байгаа төсөл арга хэмжээнүүдийнхаа төсөл нэмэгдэж байгаа шалтгааныг нь олж тодруулах, зарим одоо нийгэм эдийн засагт нэн үр ашиггүй гэж үзсэн төсөл арга хэмжээнүүдийг цаашдаа бол засгийн газрын зүгээс гүйцэн санхүүжүүлэхгүй байх. Энийг одоо менежментийн өөр хэлбэрт одоо шилжүүлж, эргүүлж одоо төлсөн татвар төлөгчдийн тэр оруулсан тэр хөрөнгийг нь эргүүлээд улсын төсөвт оруулаад үр дүнтэй төсвүүдэд зориулах ийм одоо зорилготойгоор энэ тогтоолын төслийг гаргаж ирж байгаа. Тэгэхээр таны хэлж байгаатай санал нэг байна. Бас энэ төсөвт өртөг нэмэгдээд байгаа шалтгаан нь бол энэ хэрэгжүүлэх явцдаа зарим жил дамжсан төслүүдийг дунд нь 2-3 жил гацааснаас олж маш олон жил өнждөг. Тэрнээс болоод энэ төслүүд бол инфляцид маш ихээр нэмэгдээд тэгээд ингээд төсөвт өртөг нэмэгдэх юм үндсэн шалтгаан болоод идэх юмаа гэж ингэж гаргаж ирж байгаа. Сая сүүлийн үеийн болвол
төсвийн тухай хууль дээр бол тэмүүлэн гишүүний санаачилсан одоо энэ хуулийн өөрчлөлтөөр шинээр орж ирж байгаа төслүүдийг 3 жилийн дотор гүйцэн санхүүжүүлж дуусгана гэсэн ийм тогтоолын төсөл орж ирсэн. Ийм одоо хуулийн өөрчлөлт орж ирсэн. Энэ бол маш зөв буюу одоо энэ одоо залтаараа бид нар одоо шинэ төслүүдэд хэрэгжүүлээд явхад 3 жил дотроо дуусгаад явах ийм боломж үүсэж байгаамаа.